За үзэгчдээ бид зам дээр хөгжлийн яамны газрын дарга асан за талигаач гомбс хөрөн болоод түүний ар гэрээхний өмгөөлөгч хүрс хөхтэй уулзаж за энэ хэргийн талаар зарим зүйлийг тодруулах гэж байна. За юуны өмнө танд энэ өдрийн минь төргийа. Тэгээд он гарангуут талигаачийн аав бас харамсалтайгаар насварлаа гэдэг ийм мэдээлэл нийгэм цэцгэлээ л да. Тэг яг талигаачийн аавыг болвол сэтгэл санааны одоо хямралаас болоод насварлаа гэдэг ийм мэдээлэл цэцгсэн. Тэгэхээр та энэ дээр яг аль биесны тайлбар өгөөч. За тэгэхээр талигаачийн маань амнасаа алдсан хэрэг шалгадаг шийдвэрлэгдэж чадаагүй байгаа энэ хугацаанд төмөр хуйгой маань одоо хор тавдар гэдэг өвчнөр маш богино хугацаанд хүн дээр өвдөж харамсалтайгаар таалал төгслөө. За тэгэхээр цаана нь бол энэ айлын хувьд бол 1 жилийн дотор хүүгээ хань ижлээ алдсныг ээж л оцорч байна. Тэгэхээр мэдээж талигаачийн энэ хэргийн талаар санаа зовнож хүүгийнхаа одоо амиа алдсан асуудлыг үнэсээ шийдвэргаа шийдвэрлэхийн төлөө шанал нийлж ирсэн. Энэ асуудал бол өвчин дамжирахад бол хүрсэн нь ойлгомжтой. Тэгэхээр ийм харамсалтай асуудал бол болсон нь. Оны өмнөхөн бас талигаачтай холбоотой мэдээлэл цацагдсан л да нэг өрөөндөө их хэмжээний мөнгө тоолж байгаа. За энэ асуудлыг бол 60 тэрбумын асуудалтай холбож тайлбарлсан шүү дээ тий. Тэгэхээр та өмгөөлөгчийн хувьд бас яг энэ асуудал дээр аль биесны тайлбар өгөх гэж бодож байна. За тэгэхээр өнгөрөх оны 12 сарын 20-доор 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулаад тухайлбал одоо талигач гомсрөнгө 200 сая төгрөг авч байна. Ахуул өгөх замаар албан тушаал томилогдсон юм биш үстэй хардлага гэсэн нэртэйгээр бичлэг цацагдсан. За олон хүнд ч одоо энэ бичлэг үтсэн байна. Тийм. Тэгэхээр юуны өмнө бол одоо бид нар бол талигаачийн тэр бичлэг хийгдсэн гэсэн ажлын өрөөнд бол сууж байна, зогсож байна. Тэгэхээр энэ бичлэгт бол дурддагдж байгаа энэ ажлын өрөө бол талигаачийн өмгөөлөгчийн одоо ажиллаж байсан хугацаанд одоо зам тээвэр хөгжлийн яамд албан тушаал томилогдохоос өмнө өмгөөлөгчийн хувьд эрхэлж байсан ажилтай холбогдуулаад үйл ажиллагаа байнга эрхэлж байсан энэ ажлын өрөөнд хийгдсэн бичлэг. За нэгдүгээрт юм байна. За хоёрт нь болохоор энэ бичлэг бол нууц бичлэг биш. Энэ бол одоо талигаачаас зөвлөгөө аваад хоёр компани хооронд одоо алтны уурхайн талбай дээр хамтарч ажиллах гэрээ байгуулсан. За тэр талууд нь бол бие биендээ гэрээний одоо зүйл болох мөнгийг өгөлцөж авах энэ одоо үйл баримтаа л одоо хууль зүйн дагуу факт одоо бэхжүүлж бичлэг хийсэн ийм ил бичлэг энд нууцсах юм байхгүй. Тэгэхээр энэ бичлэгийг бол одоо өөр зүйлээр тодорхойлж өөр одоо нийгэм цацагж байгаа үйл явдалтай холбогдуулж харамсалтай байдлаар одоо тэгж олон түмэнд одоо төөрөгдүүлсэн мэдээлэл цацж байгаад бол түүнийг харамсалтай байна. Энэ бол андуу ташаа бодит байдалд бол нийцээгүй мэдээлэлээ гэж ингэж үзнэ. Тэгэхээр яг одоо энэ сурвалжлагыг хийсэн багийнхантай ч гэдэг юм уулзаж та аль биесны тайлбар хийсэн болов. Тэгэхээр бидний зүгээс бол сэтгүүлч мөнх хойсголонтой бол уулзсан. За бодит байдал бол ийм байна гэдгийг бол хэлсэн. Тэр хүнийг бол ойлгож хүлээж авлаа гэж бодож байна. За мөн энэ талаараа бол залруулга хийнэ гэж ингэж найдаж байна. Нэгдүгürt. За хоёрдугаарт яг бичлэгийн холбогдлолтой тэр талуудын хооронд хоёр компани хооронд хамтран ажиллах ирээтэй холбоотой энэ маргаан бол хуулийн байгууллага шалгаж байгаа учраас би нарийн ширхэмлүүнд орж мэдээлэх нь зохисгүй болж байна. За 3 дугаар талигаачийн маань нэр дээр бол уул уурхайн лиценз байхгүй. За ямар нэгэн лицензийг зарсан зүйл бас байхгүй. Одоо тэр тайлбарууд бол бүгд оромтсгүй юм аа гэдэг ийм зүйлийг бол хэлж байна. За хууль хяналтын байгууллага тухайлбал авилгатай тэмцэх газар за энэ дүүргүүдийн цагдаагийн хэлтээс дүүргүүдийн прокурорууд ч гэсэн энэ асуудлыг гар дамжуулан шалгаж хянж шийдэж байна. Одоогор хараахан эцсийн шийдвэр гараагүй байгаа ч гэсэн энэ бичлэг бол одоо тайлбарлаж байгаа байдалтайгаа нийцээгүй бодиттой зүйл бишээ гэдгийг бол эдгийн дээдэр мэдж байгаа. Утган удахгүй шийдэх байх гэж бид бол найдаж байна. Энэ хэргийн ялагдагчулсан махлын одоо хэргийг ялыг одоо хөнгөрүүлэх тийм үү. Одоо энэ хэрэг толбогдсон шалгагдсан бусад этгээдүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор улс төрийн одоо нөлөө өгөхий үлэгэл этгээдүүд мөнгөний хүчээр бол энэ хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаж далаацтай дайралт хийж яана л гэж ингэж үзэхээс өөр аргагүй байтал болж. Энийн байдлыг бол бид нар өнгөрөх оны 9-р сард хэвлэлийн баг хурлын ихтэйч тэр анхнаасаа одоо хэргийн шалгалтанд нөлөөлөх хууль усын юм оролдлогууд байна. Янз бүрийн одоо зорилгогүй янз бүрийн одоо бодит байдал нийцээгүй мэдээллийг тодорхой зорилгоор хэрэгт нөлөөлөхийн тулд одоо гаргаж яана гэдгийг удаа дараа эсрэг үзэж хэлж байсан боловч энэ үйлдэл бол зориудаар дахин давтагдаад байна. Ийм байна. Энэ хэргийн шийдвэрлэлтэд бол шууд нөлөөлөхөөр ийм одоо зорилго агуулсан бол хэнд ч боломжтой. Олон түмэн энийг бол надаар хэлсэн хэлүүлэлт бол ойлгож байгаа гэж ойлгож байна. Төсгөлт нь
зүгээр яг мэдээж энэ хэргийн авцыг хүмүүс сонирхож байгаа хэрэг хэрэг гарснаас хойш 3-4 сар болчиход тахад асуудал яг тодорхой хэмжээ шийдэгдээгүй л ах шиг байна л да. Яг ямар шатандаа явж байгаа бол шалгажил байгаа. За тэгэхээр бид нар 12 дугаар сарын 10-ны өдөр хэвлийнхэн хандаж хэвлийн баг хурал хийсэн. Энэ баг хурал дээр талигач маань одоо бас л ахиж талигаач л гэдэг үг хэлэх нь шүү дээ. Төмөр гой маань оролцсон. Тэгэхээр прокурорын байгууллага бол яарвчлан шүүхэж шилжүүлсэн. Энэ шийдвэрийг бол бид хүлээмжшөөрөөгүй гэдгийг бол тэр үед бол хэлж байсан. За одоо бол хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхтэр хянаж байна. За бид бол шүүх хуралдаанаар шүүхийн урьдчилан хилцүүлэг хийх одоо хуулийн заасан дагуу ийм хүсэлтэйг бол гаргачихсан. За хүсэлтийн дагуу бол одоо хилцүүлэг хийх товыг бол хараахан гаргаагүй байна. Одоо хэргийн явц бол ийм хүлээлттэй байдалтай. За үзэгчдээ бид та бүхэнд өмгөөлөгч Хүрэл Сүх яриаг дөнгөж сайн хүргэлээ. За Хүрэл Сүх өмгөөлөгчийн хэлсэнчлэн за бид яг талигачийн одоо мөнгө тоолж байгаа бичлэг дээр гардаг өрөөнд зогсож байгаа гэдгийг та бүхэн сонссон баг. За энэ өрөө олвол Чингэлтэй дүүрэгт байрладаг. За нэг давхрын байрны нэг давхрыг ингээд офис болгоод тогтчулсан байдгийм байна. За тэгэхээр үзэгч та бүхэн ч гэсэн яг одоо бичлэг дээр гарч байгаа өрөөг яг миний зогсож байгаа энэ өрөөтэй харьцуулаад бас харах боломжтой гэдгийг одоо онцлоё.